гэрийн сургалтын талаар гэдгсэн байна. Гэрийн сургалт гэдэг бол ихэнхдээ бид нар одоо house management буюу гэр дотроо нохоо хэрхэн замбраатай байх вэ гэдэг дээр айгүй их анхаарах хэрэгтэй. Бидний гэртээ ингээд нөгөө нэг өчнөө одоо нөгөө нэг янз бүрийн команд маманд ч юм уу те сурч мурах гэхээсээ илүү энэ гэрийн хүмүүжил гэдэг бол хамгийн суур хүмүүжлүүдийнх нь чухал одоо сургалтынх нь нэг нь байдаг. Яг хүнд ч гэсэндээ тийм шүү дээ. Хүн ичнээ нөгөө нэг дээд боловсрол эзэмшээд амар олон диплом авсан ч гэсэндээ гэрийн хүмүүжил буюу нөгөө нэг суур хүмүүжил нь өөрөө муу ах юм бол тэр хүн маань гэмт хэрэгтэн ч болно те юу ч хийж болно нэг олсон мэдлэгээр дамжуулаад тэгэхээр команд буюу ямар нэгэн үг хэлэхэд үйлдэл үзүүлдэг яг тэр хэсгийг бол мэдээж команд гэж байгаа. Тэрний өмнө болохоор ер нь нохоо ингээд бие даагаад өөрөө ингээд зөв шийдвэрүүдийг гаргадаг болох те өөртөө тийм нэг хохирлгүйгээр гэртээ амьдардаг болох гэдэг бол ерөөсөө яг энэ гэрийн хүмүүжлэлтэй шууд хамааралтай. Тэгэхээр гэрийн хүмүүжлэлийг бол сурахад бол бид нар ялангуяа нөгөө анх удаа нохотой болж байгаа хүмүүс бол хамгийн чухал юм бол гэр доторх зохион байгуулалт байдаг. Ихэнх эзэдүүд гэртээ нохоо авчирчаад гэрийнхаа доторх зохион байгуулалтыг өөрчлөхгүй, өөрсдийнхөө амьдралын хэв маягийг өөрчлөхгүй, цаг хугацаа хуваарьтай өөрчлөлт оруулахгүй, санхүүгийнхаа хувьд төлөвлөгөө байхгүйгээс болоод бидний нөгөө нэг нохоо тижээж байгаа энэ үйлдэл маань ер нь фейлдэх, бүтлгүүдэх, тэгээ нохоогоо өөр хүнд өгөх, нохоо нь өвдөх, зовох тиймэрхүү асуудлууд гардаг. Тэгэхээр энэ нохоо авчирсан өдрөөс хойш гэрт замбраатай байлгах, гэрт нь юу болох, ямар үйлдэлүүдийг хийж болох, ямар үйлдэлүүдийг хийж болохгүй зэргийг бол нохоондоо анханаас нь зааж өгөх бол команд зааж эхлэхээс хамгийн чухал. Тэгээд хүмүүс болохоор ямар нэг тийм нэг хугацаа тавьчихдаг. Жишээлбэл манай нохоо одоохондоо арай жижигхэн байгаа болохоор юм сурах цаг нь арай болоогүй 4 сар 5 сар хүрэхээрээ юм сурч эхлэнэ гэдэг ч юм уу те. Тэр бол ерөөсөө биш. Нохоочин ямар ч хэдэн ч хоногтой байсан, хэдэн ч сартай байсан гэр чинь босохоор давсан бол тэндээс гэрийн хүмүүжил эхэлж байгаа. Гэртээ хаана очиж унтах уу? Хизээ хоолоо идэх үү, хинээс хоол идэх үү, ямар хоол идэх үү, хоол идээгүй үедээ бус түүний хоолойг идэх үгүй юу те. Яг ингээд нөгөө зохион байгуулалтын асуудлууд байдаг учраас энэ дээрээ илүү анхаарах нь нөгөө команд гэдгээс бол бас команд гэдэг бол мэдээж нөгөө нэг тархины хөгжил, нохоо эзэн хоёрын хоорондын харилцааг баттгах ч гэдэг юм уу. Энд бол амар өндөр ач холбогдолтой. Гэхдээ гэрийн сургалт буюу гэрийн хүмүүжил гэртээ тайван байж нохоо сурах бол хамгийн нэгдүгээр шаардлагатай хүмүүжлийнх нь хэсэг шүү.